Нэг хоёр хосогч байна. За. Нэг нь хөдөлгөө асуух уу? Биеэр авчих уу? За. За, дөнгөж сая улсын их хурал Монгол улсын хөдөө аж ахуй түүний тулгуур салбарлуулсан газар тариалангийн үйлдвэрлэлийн түүхэнд хараар бичигдэх ийм хуулийг батлаа. Монгол улс Улаанбуудаа үр тариан үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэдэг үндсэндээ ийм бодлого гаргаж байна. Энэ бол Монгол улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтой харш ийм шийдвэр гэж салбарын сайдын хувьд үзэж байна. Ялангуяа энэ шийдвэрийг гаргахад улсын их хурлын дарга өөрийн санаачлагаар унгаах ажлыг зохион байгуулж байгаад туйлын сэтгэл хангалуун бос байна. Газар тариалангийн үйлдвэрлэл хаврын тариалт иж явж байгаа энэ цаг үед дахин гэлээ. Монгол улсад Улаанбуудаа шаардлагагүй. Дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй. Импортоор хангана гэдэг бодлогыг баталж байна. Өнгөрсөн парламентаар баталсан энэ хуулийн үр дүнд Монгол улсын газар тариалангийн талбарын тариалт эр сунж гурил үйлдвэрлэл хүчтэй багассан. Олон сая доллараар бид нар гаднаас бэлэн гурил малын тэжээл авдаг болчиход байна. Энийг засыг залруулъя гэсэн бодлогыг өнөөдөр их хурал дэмжсэнгүй. Энэ ковидын сургамж байгаа шүү дээ. Ковидын сургамжтай холбоотойгоор үндэсний хангамж баш ноцтой байдал байна гэж үндэсний аюулгүй байдал авч хэлэлцэж Монгол улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн санаачилж үндэсний аюулгүй байдал хүнсний хангамжийн энэ хуулийг баталж хүнсний хувьсгал хөдөлгөөнийг улс орны хэмжээнд өрнүүлж байгааг та бүхэн мэднэ. Энийн үр дүнд Монгол улсын газар тариалан бүтэн сэргэж дотооддоо 100% тариалж Улаанбуудаага 100% дотоодын үйлдвэрүүд гурлаа үйлдвэрлэдэг болж чадсан. Улаанбуудаан тариалт байна гэдэг маань мал аж ахуй маань тэжээлтэй байна гэсэн үг. Ганц удын эрсдлээс ангижирж байна гэсэн үг. Газар тариалан хөгжин гэдэг маань өөрөө хүнсний үйлдвэрүүд хөгжнө гэсэн үг. Гахаа тахаа шовуу сүүнийгээд олон эрчимцэн аж ахуйд бий болно гэсэн үг. Энэ бодлогыг дэмжиж засгийн газар Априлын 4 дуурайныг зарлаж улам бүр эрчимжүүлэх зорилт тавиад явж байгаа энэ цаг үед газар тариалангийн суур болсон үндсэн таримл болсон Улаанбуудаан таримлыг тариулахгүй байх бодлогыг их хурл батлаа. Ахаад хэлээ. Энэ бол Монгол улсын үндэсний эрх ашигаас урвсан үйлдэл. Улсын импортын татварыг хийсний дараа өнгөрсөн онд бол улсын Улаанбуудаан тариалт 50 орчим хувиар буураад үйлдвэрлэл 20% буурсан хэлцтэй байсан. Одоо энэ шийдвэр гарснаар гарч байх эрсдэл нь юу вэ? Тоо статистик авах. Ийм шийдвэр 90-ад оны дундуур гарч байсан. Бүгдийг импортоор хангана гэж. Үр дүнд нь Монголын газар тариалан уналтанд орсон. Бүх газар тариалангийн талбай атарчсан, зэрлэгэндээ баригдсан. Ажиллаж байсан бүх нэгдэл сангийн аж ахуйн тарсан. Мэргэлдээ болсон хүчин тэнд ажиллаж байсан олон хүн өөр салбар руу, хот суурин газар руу, гадаад руу шилжчихсэн. 2008 онд Санжийн баярын засгийн газар үед энэ үндэсний гутамшигт байдлаас гарахын тулд Атрын 3 дуурайныг өрнүүлж газар тариалангийн салбараа сэргээж эхэлсэн. Энэ урт хугацаанд асар их хөрөнгө мөнгө зарцуулж явдаг ажил. Үндсэндээ утгагүй болгож ин гэсэн үг. Асар их хөрөнгө оруулалт дэмжлэгүүд энэ аж ахуйн нэгжүүд очсон. Улаанбуудаа тарина гээд трактор компани, тоног төхөөрөмж агрегат авц аж ахуйн нэгжүүд одоо өр зээл яаж хэлэх? Газар тариалан дээр тэр тэжээлээ бэлтгүүлж байсан гахаа дахиад шууны аж ахуйнууд хаанаасаа тэжээл авах вэ? Энэ маш хортой шийдвэр. Маш уршигтай шийдвэр. Хамгийн харамсаж байгаа нь улсын их хурлын дарга энийг өөрөө улсын их хурлын энэ дээрээс чиглүүлэн эсэргүүцэж зохион байгуулж байгаад нь би гутж байна. Харамсаж байна. Такси. Такси. Үндсэндээ сонгуул зориулж хийсэн энэ шийдвэр үндсэндээ Монгол улсын
газар тариалангийн хөдөө аж ахуйн тулгуур салбарыг мянган одоо аж ахуй нэгж энэ салбар чинь 600 мянган хүн ажиллаж байгаа шүү дээ. Монголын ажил хүчний 2.1 нь амар амгалан тайван орон нутагтаа ингээд ажил хөдөлмөрөөр эрхэлж байгаа тэр улсуудын хөдөлмөрийг үнгүүдүүлж. Одоо хаврын тариалт баг дуусчих чинь тариалт хийж байгаа. Тэгээ одоо яг нөхцөл байдлыг яах вэ? Тариалт эд өрнж байна. Бид бол байнга одоо тариаланчтай идэвхжүүлж улсын их хурл эх орон шийдвэр гаргана гэж тайлбарлаж байсан. Харамсалтай эсрэгээр гарлаа. Энийг санаатаагаар одоо ийм шийдвэр гаргах. Намрын чуулганд өргөн барилаа. Намар чуулганд өргөн барилаа. Хилцэнгүү. Хаврын чуулганд ихэнд хүслээ. Хилцэнгүү. Тариалт эхэллээ. Хилцэнгүү. Тариалт дундаа орж байна. Эсрэг дун гаргаж. Энийг би юу гэж ойлгох вэ? Өөрөө их хурлын энэ төр дээрээс би энийг дэмжихгүй гэж хэлж хагаад цанд хураалгач. Тэгэлгүй яах вэ? Шууд л өдөөтэйгээр хэлж байна шүү дээ. Заавал импорт хөрөл авсан Монголд яг хний ямар хэлсэн? Амар Аслангаас асуу. Ер нь энэ Яагаад Монгол улс Монголын хөр шоргонд ургасан энэ үр тариагаараа хүнсээ хангаад энэ чинь стратегийн хүнс байхгүй юу? Стратегийн хүнс буюу хадгалж болдог. 5 жил хадгалаа тэрэмтгэд гурил гардаг ийм бүтээгдэхүүн. Дэлхийд өөр ховор байхгүй юу? Тиймэрхүү улс орон болон Улаанбаатараа аюулгүй нөөц болгодог. Манай хүнсний гол хэрэглээ. Бид нар мах гурилтай байх хэрэгтэй байна шүү дээ. Яхаараа заавал гурилаа гаднаас гуух гээд байгаа юм. Ягаад гадны зах зээл найр тавьж өгөөд байгаа юм бэ? Гурилын буух байгаа учраас одоо хотын энэ урилгын төлөвлөж компаниудын монопол энэ байдлыг одоо халахад энэ хүмүүсийн одоо гол зорилго маань тэгэхээр зорилготой хүрээг байгаа учраас хөдөлгөх зүйтэй гэсэн юм байсан. Бүхний өнгөрсөн өдрүүдэд хэлжсэн шүү дээ. Энэ би эсэргүүцэж байгаа. Гурилын салбарт монопол байхгүй. Тариаланчид ховлддгүй. Энэ чинь олон мянган тариаланч олон үйлдвэрүүд энд зах зээл дээр өршөлдөж байна. Хамгийн гол нь бид эх орныхоо газар шоргоонд ургасан үр тариа, Улаанбаатар, гурилаа дотроо хангаж ямар хүч хөдөлмөр зарцуул цаг хугацаа зарж бий болгож босгож авах дөнгөж босгож ирээд ийм зохилтонд орох нь харамсалтай байна. Гэхдээ ганц найдлага байгаа. Бид Монгол улс төрийн тэргүүнтэй. Үндэсний айлгуулын зөвлөлийн тэргүүн Монгол улсын ерөнхийлөгч энэ асуудалд хориг тавина гэдэгт итгэлтэй байна. Улсын хурлын дарагт ямар нэг хэлбэр шиг байна уу? Аливаа хурлын төслүүдээр одоо үзмжээрээ хандаад байна уу? Зарим хуулийн төслүүдийг болохоор ишүүлэхгүй байна гэж хойшлуулдаг. Зарим хуулийн төслүүдийг болохоор эрс баг байсан ч гэсэн одоо батч унгаадаг ч юм уу? Унгаадаг асуудал гарч ийн үү? Ер нь өнөөдөр тийм процесс үүсчихгүй гэдэг асуудал гарч ирж байна л да. Энэ дээр тодорхой хэлбэр байна гэж хардж байна. Хардна. Би хэллээ шүү дээ. Намрын чуулганаас хойш хангалттай хүлээлээ. Дэвчлээ, учрлаа, тайлбарлаа, тооцоо судалгааг гаргаж өглөө. Өөр яах шүү дээ. Ер нь энэ үйлдэл улсын хурлын даргын одоо ёс зүйд нийцэх юм одоо энэ эрс баг үед хуулийн төслийг одоо унгаамаар байгаа хуулийн төслөө баг одоо хилцүүлдэг ч гэдэг юм тийм зүйл явуу. Энэ бол үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл. Улс орны эрх ашигаас урвж байгаа үйл гэж би үзэн. Би энэ салбарт энэ чиглэлээр олон жил ажиллаж мэргэжсэн хүний хувьд үнэхээр хоол хүнсний аюулгүй байдал дэлхийн бүх улс орн анхаарч хүнсээ нөөцөлж энэ салбарт анхаарч бүх талын татаас дэмжлэг үзүүлж болцсогүй эрсдэл бэлдэж байгаа энэ цаг үед Монгол улс яхаараа хамгийн суур хүнсээ гадны зах зээлд найр тавин өгөх энэ салбарын үйлдвэрлэлийг унгаах бодлогыг улсын их хурл батлах юм бэ. Цөөхөн гишүүд 10 гаруй их хурлын гишүүнийг унгааж байна. Дийлэнх олон 90 гаруй хувь дэмжиж байна. Гишүүд харамсаж байна шүү дээ. Тэгээд яагаад дийлэнх гэсэн бодлого ингэ уншиж байгаа юм бол Ирц баг байна. 60 нийт их хурлын 64 хувиар харах шүү дээ. Өнөөдөр би 3 хүнээр дутлаа. Би ерөнхийдөө Монгол улсын ерөнхийлөгч танилцуулна нөхцөл байдал юм байна. одоо танхимд Энэ хэрэгжиж байгаа Монгол улсын энэ бодлогыг энэ аюулгүй байдлын бодлого, хүнсний хангамжийн бодлого. Энэ хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгал, энэ атрын 4-р аяыг хэрэгжүүлэх Монгол улсын эрх ашиг, тэргүүлэгч бодлого байгаа юм. Энийг унгааж болохгүй юм байна. урилгын чанар муу байна гэдэг одоо асуудал. Худал үг. Чуулганы үеэр яриад. Худал үг. Тэгэхээр та ер нь одоо энэ Би эсэргүүцэж байгаа наадаж. Ягаад гэвэл би өөрийн биеэр очисон, үдсэн, мэддэг хүний хувьд хэлж байна. Монголын гурилын үйлдвэрүүд Швейцар, Туркийн хамгийн сүүлийн шилдэг төхөөрөмжөөр ээж бүрэн шинжил хийж чадсан. Монголын гурил дэлхийн хаанч үнэлэгддэг гурил. Энэ бол энэ салбарыг гутаах, үгүйсэх үүднээс санаатаагаар
Өнгөрсөн жил тариалсан үнэлбэл Улаанбуудаа агуулгад байгаа юм шиг. Байгаа. Хоёрдугаар одоо энэ тэр Улаанбуудыг чинь хэн авах вэ? Мэдэхгүй байна. Яг үндэ мэдэхгүй байна. 100 гаруй мянган нодлонгийн үлдэгдэл 100 гаруй мянган тонн байна. Үйлдвэрүүд агуулгах дүүрэн бэлэн гурилтай болчиход байж байна. Тэгэхэд хил хязгаараар бүх бомтоор татваргүйгээр чөлөөд орж ирж байна. Энийг юу гэж үзэх юм бэ? Бидний чадаж байгаа, хийж байгаа, бүтээж байгаа цөөхөн зүйл шүү дээ. Бид Улаанбуудаагаа тариад гурилаа хийж чадаж байна. Ямаагаа өсгөөд ноолуураа самнаад эцсийн бүтээгдэхүүн хийж чадаж байна. Шохоогоо тэрэмдээд цемдээ хийж чадаж байна. Ингээд нэг тоолвол нэг гарын 13-нд багтах хэмжээний үндэсний одоо бүрэн дотоодыг боловсруулж чадж байгаа үйлдвэрлэлүүдэд ээлж дараалан унгааж байгаа, зогсож байгаа бодлогыг би ойлгохгүй. Өнгөрсөн хугацаанд одоо гурилын үйлдвэрлэлт чинь нэг өдөр өгсөн хөрвүүлж байгаа үнэ үндэслэхүүгээр нэмсэн юм одоо Тийм байхгүй. Би хэлж шít. Тийм байхгүй. Тийм байхгүй. Наа чи энэ салбарыг унгаах гэсэн санаатай явуулга, сурталчилгаа Шилний өстрийн нөхцөл байдал өнөөдөр ийм шийдвэрлүү. мэдэхгүй тэр нь бүү мэд. Миний хувьд бол эх орн, ард түмэн хүнс аюулгүй байдал онцгой чухал байна. Энэ л энэ цаг үеийн асуудал. Хурлын дараагийн жижигчийн санаачлагын үндэсний өсөлт гэдэг зүйл их хурл эсэргүүцэж юм гэж харж байна. Том утгаараа. Их хурл олонхоороо дэмжиж байна. Цөөн хэдэн улсууд санаатай энэ асуудал эсрэг ийм байдлыг үүсгэж байна. За баярлалаа. Өнөөдөр ер нь хөдөө аж ахуйн салбар ялангуяа нэрийн салбарт ямар дэмжлэг үзүүлдэг юм бэ сайдаа?